чухал санал хэлмээр байна. Одоо манай уул уурхай яамч гэсэн байгаль орчны яамч гэсэн энэ мэрэгжлийн салбарын үйл ажиллагаа гэдгийг анхаармаар байна. Юуны төлөө уул уурхай яам блэ? Юуны төлөө байгаль орчин блэ? Ингээд энийг яг бодлогоо барьсан мэрэгжлийн салбар баймар байна. Мэрэгжлийн салбар байхын тулд мэрэгжлийн инженер техникийн ажилчтай мэрэгжлийн компаниудаа гаргаж ирэх одоо энэ лиценз эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг дүгнэх ийм шаардлагатай байна. Энээс цааш барилгын компаниудын одоо жишг байгаа штэ. Та нар одыг ойлгож байгаа юу те? Одоо хэдэн одоо инженерүүд нь барилгын одоо үндсэн инженерийн мэрэгчлээ хэдэн одоо олон ямар туршлагатай юм гэдгээр нь энэ уул уурхай мэрэгжлийн компаниудыг адилхан лиценз олгож, адилхан одоо томоохон төслийн тендер үйл ажиллагаанд оролцуул цаашдаа энэ уул уурхай олболт ашиглалтанд оролцуулмаар байна. За мөн одоо энэ нөхөн сэргээлтийн тооллого хийж байгаа юм байна. Нямдаа дарга. Энэ маш чухал. Би түрүүчийн юун дээр санал хийжээсээ яг тэрийг хэрэгжүүлж байгаад баярлалаа. Тэгэхээр энэ тооллогын үр дүн дараагийн хурал дээр танилцуулмаар байна. Хэдэн газар ингээд эвдрээд одоо сүйрээд орхичж вэ? Энд чинь улсын үйлдвэрч байгаа, хувийн хөрөнгө оруулалттай газруудч байгаа. Энийн эздийг гаргаж ир. Тэгэхгүй нийтээр нь одоо уул уурхайтаар ажиллаж байгаа нийт аж ахуйн нэгжүүдэд хэлмэгдүүлээд байж болохгүй. Эздийг гаргаад хариуцлага таацах хэрэгтэй. А нөхөн сэргээлэх хэрэгтэй байна. Яг энэ дээр бол нэг тоолго хийгээд орхичих юм биш шүү. Энэ дээр арга хэмжээ авч ард түмэндээ мэдээлэх шаардлагатай байна. За түгээмэл тарах ёстой ашиг нутгийн хувьд бол энэ хуулийг хүчингү болох хэрэгтэй байна гэсэн санал байна. Тэгээ ердийнхээ ашиг нутгийн хуулиар явах нь зүйтэй маа гэсэн ийм санал байгаа. За ер нь энэ цаашдаа энэ түгээмэл дээрч энэ хуваарь алт олборлагч нь хуваарь ашиг малтмал олборлагч дээрч тэр өнгөт ашиг малтмалынхан нөхөн сэргээлтийн энэ бүх зүйлийг зэгцлэх энэ уул уурхайн хууль гаргахыг одоо дэмжсэн саналтай байна.